Арц намын өнөөдөр бүлгийн хуралдаан боллоо. Бүлгийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Тодорхой дүгнэлт хэлвэл өнөөдөр Арц намын бүлгийн хурал 42 гишүүнтэйгээс 41 гишүүн оролцсон. 41 гишүүн 100% саналаар нэг шийдвэр гаргасан. 100% саналаар энэ шийдвэрийг нь эхлээд дүгнэлтийг нь хэлчихье. Энэ нь аль нэг намын дарга 126 гишүүнтэй олон нам 5 нам оролцсон парламентын даргаар ажиллаж болохгүй. Энэ өнөөгийн улсын хурлын дарга Монгол Ардын намын даргаар хавсраа ажиллаж байгаа учрлыг улсын хурлын даргын ажлаа өгөх хүртэл Арц намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь улсын хурлын үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдэл биш. Улсын хурл өөрөө олон намын төлөөлөлтөй 2 улсын хурлын дэд даргатай. Энэ асуудлыг шийдэл гаргахад бас олон үндслэл бас байна. Эхнийх нь бодлогын хувьд, зарчмын хувьд, үйл ажиллагааны хувьд бас үндслүүдийг та бүхэнд бас танилцуулъя. Бодлогын хувьд 2016 оноос нааш тоолвол 10 дахь жилдээ нэг улс төрийн хүч нь дангаар засаглаж байна. Хэд хөнөмлөгөө засаглаж байна. 10 жилийн бодлогын үр дүн юу болж хувирсныг та бүхэн харж байгаа. Нэг өгүүлбэрээр дүгнээд хэлээ гэвэл энэ бол авилгажуулсан 10 жил байлаа. Авилгалыг систем болгосон 10 жил байлаа. Авилгалын тогтолцоог угсарсан 10 жил байсан. Энэний үрээр энэ улс орныг төрийг хямралын байдалд энэ улс төрийн хүч нь аваачсан. Энэ улс төрийн хүчнийг өнөөдөр даргалж байгаа намын дарга эрүүл сарвал бодлогын мэтгэлцээ өрнөх ёстой улсын хурлын үйл ажиллагааг өдөрдөн зохион байгуулах нь зарчмын хувьд буруу. Цаашдаж энэ үйл ажиллагааг зарчим болгож ажиллах ёстой гэж бид хүмүүжж. Энийг бид нар өнөөдөр шинээр ярьж байгаа юм биш. Учир даргыг томилогдох үед улсын хурлын гишүүн Тэмүүжин гишүүний өргөн барьчихсан хуулийн төсөл бий. Энэ бол зарчим гэж хэлээд. Тэрнээс өмнө амар асгалан дарга улсын хурлын даргын ажлаа хашаад ирэхэд намын даргаараа сонгогдлоо гэхэд яг энэ шийдвэрийг Арц намын бүлэг гаргаж ирсэн. Яг энэ шийдвэрийг зарчим адилхан л үйлчлэх ёстой. Арц намын бүлэг нэг зарчим дээр өөр шийдвэр гаргахгүй гэж сая улсын хурлын 41 гишүүн оролцсон хурлаас 41 100% дэмжиж ийм шийдвэр гаргалаа. Ганц хоёрхан зүйлийг хэлье. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу болов? Олон улсын индекс тасралтгүй уруудаж байна. За тэр хуулийн байгууллага яг та нарын төлөөлөл болсон хэвлэлийн салбарын сэтгүүлчийг хорих асуудлыг зүгээр л энэ намынхан тойрч сууж байгаа л шийдчихдэг. Тэрийг биелүүлдэг шүүх тогтолцоо Монгол улсад байна. Бид нар энийг хэвийн юм шиг өнөөдөр хүлээж авч байна. Хэрвээ ардчилсан оронд, хууль хэрэгждэг оронд ийм зүйл гарсан бол бидний мэддэг хамгийн ойрхон Солонгос улсад ийм зүйл гарсан бол юу болохыг бий лав төсөөлж байна. Та бид нар энийг аль хэдийн дасчихсан. Тэр баримт фактыг нь тэр ардын намын дарга байсан хүн, ерөнхий сайд байсан хүн нь хэлээл сууж идэг. Ийм л төвшөнд оччихсон. Хэдэн зуун сая долларын авилга гээд ярьж байна. Хуулийн сайд байсан хүн авилга авсан асуудлыг ерөнхий сайд нь ярьж байна. Хуулийн сайд биш. Уг нь эн чинь шударга ёсны сайд гэдэг нэртэй ингэн л олуулстай. Шударга ёсны сайд нь хэдэн тэрбумаар нь авилга авсан юмаа гэд яриа сууж идэг. Ийм систем угсарчихсан намын дарга, парламентын дарга байх нь зохисгүй гэж бид бүхэн бас ингэж үзэж байгаа. За нөгөө талаас зарим үйл ажиллагааны хувьд улсын хурлын дарга сая чуулганы завсарлагаар томилтоор ажиллаж байна. Улсын хурлыг бүрэн төлөөлж ярьж байна. Улсын хурлаар ийм шийдвэр гаргана гэж ярьж байна. Яг өнөөдөр улсын хурлын дарга гэдэг хүн энэ улсын хурлын хуралдааныг зохион байгуулагч болохоос биш, улсын хурлын удирдагч биш. Улсын хурлд байгаа ардчилсан намын дарга биш. Тэр хүн намын дарга биш. Тэр хүн намын дарга намдаараа очиж хийх ёстой. Сая тэр чуулганы нээлтэн дээр намын мөрөг хөтөлбөр шиг юм ярьж л. Намын их баг хуралдаараа хэлж байгаа даргын илтгэл шиг юм ярьж лээ. Энийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн парламентын үйл ажиллагааг л зохион байгуулалтын хувьд чиглүүлэх ёстой ийм хуулиар олгогдсон эрх хэмжээтэй хүн. Яахлаараа
сүүлийн та нар хараарай, сүүлийн 6-7 жилд улсын хурлын төсөв 30 тэрбум байснаас 145 тэрбум болоод нэмэгдсэн байна. Энэ бүгдийг улсын хурлын дарга захин зарцуулдаг. Орон тоо хэдээс хэд усныг та нар бас шалгаарай. Энэ бүгд нэг намын дарангууллыг бэхжүүлж байгаа юм. Улсын хурл гэдэг нэг намын хуулийн хэлтс биш. Энэ бол Монголын ард түмний төрийн эрх барих дээд байгууллага, төлөөллийн байгууллага, энэ төлөөллийн байгууллагыг эрх тэгш нам бусаг байдлаар нэг намын дарга удирдахгүй байдлаар ингэ зохион байгуулах ёстой гэдэг үүднээс саяны шийдвэрүүдийг арц намын бүлгээс бас гаргаж байгаа гэдгийг бас хэлье. Энийтэй нэмээд энэ бол зөвхөн нэг юм алуун тушаалын асуудал бас биш ээ. Улсын хурлын үйл ажиллагаа гацаах үйл ажиллагаа биш, дэд дарга нарын үйл ажиллагаагаа хурлаа өдөртөн зохион байгуулах ёстой. Энэ тохиолдолд арц намын бүлэг бүхий л үйл ажиллагаанд хэвийн улсын хурлын үйл ажиллагаанд хэвийн оролцоод явна гэдгийг бас хэлье. За нэмж хэлсэн бас нэг асуудал 2026 оны улсын хурл Монгол улсын төсвийг батлахдаа засгийн газраас эмч багш нарын цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийн асуудалтаар тодорхой өөрчлөлт гаргана. Тодорхой хувь процент төгрөгийн нэмэгдлүүдийг хийнэ гэдгийг төсөвт суулгасан гэж за дахиад дээрэс нь тэр шаардлага тавьж байгаа багш эмчнэрийн төлөөлөл, тэтгэврийн ихний төлөөллийг хэлж ойлголцсон гэж ойлгосон. Гэтэл бодит байдал дээр энэ ахмадуудыг тэр саяны нэмэгдлүүд чинь яг тэр шудраг усныхын амлалт шиг хуурам эхлэлт байжээ. Энэ бүхэнд энэ багш эмчнэрийн талд тэр амжиргааныхаа орлогыг нэмэгдүүлэхийн төлөө санаа бодлоо илэрхийлж шаардлага тавьж байгаа, жагсаж байгаа ахмадуудын талд ардсан нам, арц болоод арц намын бүлэг тэдний зүй ёсны шаардлага гэж үзэж бас дэмжиж хамтран оролцгоо бас дэмжихээ бас илэрхийлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсныг та бүхэндээ бас нэмж хэлье. 1990 оны ардчсан хувьсгалаас өмнө Монгол ардын хувьсгалт нам бол Монгол улсыг өдөрдөн чиглүүлэн манлайлагч цор ганц улс төрийн хүчин байна гэсэн тэр тогтолцоо үзэл санааг өөрчлөх гэж энэ ардчсан хувьсгал, ардчсан үндсэн хууль батлагдсан гэж л ойлгож байна. Нэг улс төрийн хүчин энэ улс орныг өдөрдөн манлайлан чиглүүлэгч цор ганц удирдагч нь байна. Өдөрдөн чиглүүлэгч нь байна гэдэг. Тэгэхээр тэр нь эрх баригч намын дарга их хурлынхаа орой дээр гараа суучаар энэс яг үзэл санаагаараа юугаар өөрий. Энэ бол зарчмын шаардлага гэж үзэж байгаа маа.